Сайн уу? HR Talks Mongolia podcast-ийн 10 дахь дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарын зочноор Sky Hypermarket компани хүний нөөц хөгжлийн хэлтсийн дарга Мэдэгмаа хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилга маань хүлээж авсан маш их баярлалаа. За Мэдэгмаа тэгээд үзэгчд маань өөрийгөө танилцуулаад за ямар мэргэжилтэй вэ? HR-ын салбар руу орсон мөнгө төгөөсөө хуваалцаж. За юуны өмнө одоо санал тавьж энэ подкастт оролцуулж байгаад баярлалаа. За тэгээд намайг Мэдэгмаа гэдэг. За тэгээд Sky Hypermarket буюу E-Mart компани хүний нөөцийг одоо хариуцсан ажиллаж байгаа. За тэгээд миний хувьд болохоор яг үндсэн мэргэжил маань сэтгэл зүйч мэргэжилтэй. За тэгээд Монгол Улсын боловсролын сургуулийг төгссөн. За тэгээд хүний нөөцийн зам руу яаж орсон бэ гэдэг зэрэг яг цагдаад 3 жил сэтгэл зүйч хийсэн. Тэгээд хийж явах хугацаанд надад нэг тийм ихтэй засгийн газрын тэтгэлэг одоо суралцах боломж одоо олдоод тэгээд энэ боломжоор би хүний нөөцийн чиглэлээр магистр суралцсан. Аль хотод вэ? Шандуун. За. Тэгээд Шандууны их сургуульд сурсан. За тэгээд энд ингээд 4 жил сурж ирээд тэгээд хүний нөөцийн салбар руу орсон. Тэгээд ерөнхийдөө бол хүний нөөцийн салбарт одоо дөнгөж 10 дахь жил рүүгээ яг орж байна. Яг одоо өмнө бол 9 жил ажилласан. Тэгээд 1 жил нэг өөр компанид за тэгээд мэдээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд дотроо нэг барилгын компанитай одоогийн ICT group юм байна. Тэгээд энд 1 жил хүний нөөц хийгээд нэг л хүний нөөцтэйсэн. Тэгээд хамгийн өөрөө хийдэг байсан. Тэгээд 1 жил болоод яг барилгын үйл ажиллагаа дагалдах ч юм уу тийм болоод яг ажлаа салах хэрэгтэй гараад E-Mart-тайгаа яг E-Mart-тай яг хүний нөөцийн мэргэжилтэнгээр авсан. Тэгэхээр бүр 8 жил болж байгаа юм шүү дээ. Тий, яг E-Mart яг 16 онд нэгтгэсэн л хүний нөөцийн мэргэжилтнээр салбарын хүний нөөцийн мэргэжилтэн гэж орж ирсэн. Тэгэл хүний нөөцийн менежер, хүний нөөцийн ахлах, за тэгээ аудит хэлцээний дарга, тэгээ хүний нөөцийн хэлцээний дарга гээд одоо яг ингээ 9 жил 5 албан тушаал дээр ингээ ажиллаад явж байна да. За жинхэнэ нөгөө дээрээс нь доороос нь хэлсэн юм шүү дээ. Би бас нөгөө Мэдэгмаа бид нар шиг нөгөө HR-ын аюул олон ивент төр таардаг тийм ээ. Тэгээд би нөгөө Мэдэгмаас нөгөө аюул гоё юм дүлгүүхэн, даруухан тийм нэг тийм тайван тийм мэдрэмж төрдөг байхгүй таавалсан тийм. Тэгээд 1300 гаруй хүнтэй 6 салбартай одоо манай Монголын одоо хамгийн л том супермаркет шүү дээ тийм ээ. Томоохон супермаркетын хүний нөөцийн албан хялаа явж гин гой суурн юу юм биш сэтгэл зүйн юм биш тийм ээ. Хадад би нэг юу ч сооход нэхлээр Мэдэгмаагийн нөгөө би бол өөрийн интроверт хүн юм шиг харддаг юм. Тэгээд хүн ерөнхийдөө нөгөө хүмүүсийн нэг төсөөл нь хүний нөөцх нэг экстраверт байдаг гэсэн төсөөл өгдөг байхгүй. Тэгээд би нэг хит хитэн газар ажиллаж байхад би өөрөө экстраверт төрлөө хүн. Тэгээд хүмүүс манай хүний нөөц айгу татгах шоогоо дум утаа байхгүй юу гэл тэгээд хүний нөөцөд уг нь юм экстраверт юм бидтэй тэгээд цоглог юм арай хөрд хүмүүс байдаг үстэй айгу асуугаад байдаг. Тэгээд таны хувьд HR-ууд дээр нь аль чиглэлийн одоо зам төлөвтэй байвал зүгээр идэх. Тэгээд тэр талаар гоё сэтгэл зүйч хүний хувьд тийм. За тий. Яг нь миний хувьд бол яг флегматик. Гэхдээ яг нэг хослсон нь болохоор яг сангвиник байхгүй. Хаяа нэг сангвиник програмд гарнаа. Одоо яг сангвиник гарсан. Тий. Яг үндсэн голлох нь бол угаасаа давуу шинжтэй флегматик байгаа. Тэгээд флегматик давамгаалсан тийм хүн. За тэгээ яг хүний нөөцүүдийн хувьд болохоор зэрэг ер нь бол ялгаатай. За тэгээд мэдээж хэрэг одоо идэвхжүүлэлт ч юм уу сонголт хөгжил байх юм бол одоо экстраверттэй сангвиник холерик чиглэлтэй байгаа. За мэдээж хэрэг дата, гүйцэтгэлийн үнэлгээ, хөлбөмбөгийн харилцаа чиглэл дээр байх юм бол илүү одоо нимба суудаг ийм хүмүүс нь яг флегматик мөлөөлөх хосолсон хүмүүс байвал илүү тохиромжтой гэж хардаг. Тэгээ баг дээрээ ч гэсэндээ аль болох тэгэж одоо хөгжүүлэхийг хүнээ сонгон шалгаж авахыг боддог. Яг тэр нь нөгөө ажил мэргэжил нь өөрийнх нь одоо төрлөх зан чанартай ойр байвал тэр хүнд одоо илүү урам зоригтой ажиллах те илүү хэлбэр ажиллаа хийх тэр боломжид бас дэмтэй юм болов уу гэдэг ингээд хараад байдаг. Зөв баярлалаа. Яг зөв шүү нөгөө функцаар ялгаатай байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд айгүй олон нөгөө захирлын төвчсөд байхгүй. Тэгэхээр бас манай HR-ууд бас хэрвээ дотгошоо дараахан байвал битээ санаа зовоорой тий.
тийм нуустай санаа. Зарим бас нөгөө би өөрөөс хүн нууцын агтанд багшилдаг болохоор би миний цанд бол тохирох болов би ч даруухан байхгүй юу да гэдэг манай оюутан дусаг таардгийн сурвалж. Тийм болохоор би нэсүүлдэг асуулаа. За сэтгэл зүйч байжгаад бас цагдаад ажиллажсэн юм биш үү? Тэгэхээр богд ажиллажсэн юм байна. Одоо яг нөгөө хүнд нэг юм яг энэ ажил миний хийх ажил байна да гэж бодогддог үе байдаг шүү дээ. Яг тэрэн шиг нөгөө хүний нөөцөөр ажиллаж эхлээд энийг миний хийх ажил байсан юм байна штэ гэдэг мэдрэмж юм төрж ирсэн үү хэдийнээс эхэл төрсөн бэ? Тэр талаар гоё ярил. За мэдээж төржсэн энэ яг миний хийх ажил байна да гэдэг. Яг би нэг юм хүнийг юм сонсох тэгээд тэр нэг тулгарсан асуудлыг ингээ хамт шийдэх одоо нэг тийм шийдэл хайхамтай тийм нэг тийм юм байгаад байд юм шиг мэдрэгдээд тэгээд яг сэтгэл зүйч хүн бол яг тэгдэг хүний ингээд асуудлыг сонсоод тухайн хүнээр аль болох зөв шийдлийг гаргуулах гээд за гаргаж чадахгүй бол баг багаар чиглүүлээд тий ингээд ажилдаг яг энэ ур чадвар маань яг хүний нөөцийн олон хэсэг дээр ингээ гардаг. Одоо ингээл 1300 хүн гэдэг чинь өөр өөрийн асуудлууд тий өөр өөрийн амьдралын тий ажлын ингээд маш олон асуудлууд нь ингээл орж ирж идэг. Тэгээд тэр болгоныг ингээ тий ойлголцуулаад шийдээд тий явах нь одоо бас үүрэг ажлын маань нэг хэсэг. Тэгэхээр энэ хэсэг дээр бол үндсэн мэргэжил маань даваа тал болдог. Тэгэхээр энэ дээр бол би зөв зүйлээ хийж байгаа юм байна да тий гэдэг тийм мэдрэмж бол орж ирдэг. Баярлалаа. Бас зарим өчрөдөө уулзахаар нэг ажлаас залхацсан соёг анзаардаг байхгүй одоо. Тэгээ нөгөө бас би өөрөө асуулцдаг зүгээр сурч ирсэн. Хүмүүс ажиллаж эхэлж байгаад сэтгэл зүгөө сурахгүй бас чанга юм шүү. Ягаад тэр хүн хоорондын харилцаа шийддэг асуудал чинь тодорхой миний сэтгэл зүйн одоо мэдлэгтэй бэжж илүү нөгөө хэцүү зүйл нь арай хэцүүгийн түвшин багасах юм шиг санагдчихсан. Тийм тэгэхээр бас таны нөгөө хувьд сэтгэл зүйн шууртай байгаа ч айгүй гоё том давуу тал болж байгаа юм байна. Тийм ч учраас бас айгүй гоё амжилттай удирч байгаа юм байна. Сая та нөгөө би анх мэрэгчлэнээр эхлээ явж байсан гэдгсэн танаа одоо MRT хүн нөөцийн баг нь хичнээн хүнтэй вэ? Хүний нөөцийн багт нь хичнээн одоо албан тушаал шатал гэдэг юм тий. Одоо бол манай баг яг 13 хүнтэй байгаа. Тэгээд салбар болгон дээр нэг хүний нөөц байдаг. Тэгээд төв дээрээ бол 7 хүн. Надтай нийлээ 7 хүн байдаг. За тэгээд манайх болохоор яг мэрэгчлэн, менежер, ахлах, тэгээд хэлцээний дарга, тэгээд захирал гэх 5 төвшөнтэй байгаа. Зөв. Тодорхой хэмжээний нөгөө хугацаа, ур чадварын тодорхой хэмжээний шаардлагууд нь байгаа. Та хугацаа гэхээс илүү ур чадвар заадгүй эсвэл за нэг энэ төвшөнд дор 2 жил гэсэн юм байдгүй шалгуур дээр нь боломжтой гэхэд. За яг компани хэмжээнд гэх юм бол яг байгаа. Одоо жишээ нь яг хэдэн жил ах юм бэ? Одоо ээл 7 гэж ажилтнаас ахлах ажилтнаа лөө шилжихэд 6-аас 1 жил ажилласан байх хэрэгтэй багтаа. За тийм компани 6-аас 1 жил. Тий. Багтаа тий хугацаанд. За үнэхээр сайн ажилтан байвал 6 сар ажиллаа. Тэгээд дахиад суралцах шаардлагатай байвал 1 жил ажиллана. Тэгээд заавал нөгөө нэг компани дотооддоо хэрэгжүүлдэг одоо карьер хөгжлийн хөтөлбөр менежер коллеж гэж байдаг. Тэгээд энийг ингээд төгссөн байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бас нөгөө ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ур чадварын шалгалтын оноо нь одоо AAB байх хэрэгтэй гэдэг тийм. Яг энэ шалгууруудаараа ингээд дээшлэх тусмаа ажилласан жил одоо оноо интернет илүү болоод тэгээд одоо яг менежер коллеж за тэгээд нөгөө нэг лидер коллеж, нүү лидер коллеж, хайфти коллеж гэдэг төвшин болгонд арай өөр агуулгатай сургалтууд байдаг. Нэг 2 сар, 3 сарын. Тэгээд тэрийгэ төгссөн тохиолдолд бол төвших хөгжих боломжууд нэгдээд. Тэгээ манай ч нөгөө бараг 90% дотоодоос төвшүүлдэг болохоор тэгээ одоо надтай адилхан кейс маш олон байгаа. Кассын ажилтнаар ороод одоо хэлтийн дарга захирлууд байна тий. Худалдааны зөвлөхөөр ороод салбарын даргууд байна тий. Хэлтийн даргууд байна гэхээр энэ бол амар түгээмэл. За хүний нөөц дээр гэх юм бол яг бол бид нар яг аль болох ингэ тий хүний нөөц суурьтай хүн мэрэгчлэлтэн дээрээ гаднаас аваад дээш төвшүүлэх. Заавал салбар дэлгүүрээрээ дамжуулаад офс сонирхолтой байдаг. Ер нь бол тэгээд одоо манайх нэг өнгөрсөнд ямар кейс хийсэн бэ гэхээр манай салбар дэлгүүрийн хүний нөөц маань ингээ маш олон төрлийн ажил хийдэг. Дэлгүүрийнхаа үйл ажиллагаанд ингээ оролцдог байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө нэг
яг Солонгосоос ирсэн консалтингараа л явж байгаа байхгүй. Тэгээд 60% нь одоо яг хүний нөөцийн ажиллаа гээл 40% нь нэг үйл ажиллагаандаа тий хариуцлагатай ажиллаж хийх, баярын ачаалаар туслах, муслах гэх. Тэгээд одоо ачаал үүсвэл кассан дээр бичих гэдэг ингээд ийм ажлууд хийдэг байхгүй. Тэнгүүд яг ингээд мэрэгжлийн хүний нөөцүүд дээр болохоор тэр нь ингээд амар шантармаар ч юм шиг, төвхтэй ч юм шиг мэдрэмж төрдөг юм шиг байгаа. Тэнгүүд бид хэд ингээд аль болох дуршлагтай гаднаас хүний нөөц гэхээсээ илүү дэлгүүр дээрээ ажиллаж байгаа. Тэгээд суралцах боломжтой. Тэгээд тийм хүмүүсийг одоо өөр бизнесийн удирдлагаар төгссөн ч юм уу тий. Одоо хэрэглэгчийн үйлчилгээнд дээр ажиллаж байгаа. Одоо санал гомдол хариуцсан мэрэгчлэн дээр шилжүүлээд хүний нөөц рүү хөрвүүлж авсан дуршлага бол бас нэлээдгүй байна. Зөв. Тэгээд сургалтанд сургаад авчих тийм ээ. Тэгэл оруулж ирэнгүүтээ хүний нөөц сургалтанд оруулчихна. Саята нөгөө аюу олон гой хөтөлбөр ирлээ шүү дээ. Тэгээд танахаас нөгөө гадаадын франчайз шүү дээ тийм ээ. Тэгэхээр Солонгосын франчайз тэр таны гой сая хэлсэн тэр менежер коллеж удирдлагын гэдэг аюу гой хөтөлбөр дэрсэн ямар хөтөлбөрүүд байна. Тэр хөтөлбөр нь тэр олон улсынхаа стандартаар явж гэнэ үү эсвэл та хэд мэн өөртөө санааталж гаргасан хөтөлбөр байгаа юм уу? За ер нь бол яг бид хэд болохоор одоо яг үндсэн стандартууд бол байгаа яг үйл ажиллагааны яг одоо жишээ нь одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь үйлчлэгээний стандарт тий имартын үйлчлэгээ бол одоо тий имарт бид нар одоо нэрлэдэг имартын зүрх тогтолцоосон үйлчлэгээ гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд тэр нь ер нь ингээд амар ки өгнүүд л байгаа юм л та. Одоо орохоор нэгтэй сайн байна уу ч гэж танд юугаар туслах уу гээл тий би заагаад өгье. Тэгээд кассан дээр очихоор тогтоо үйлчлүүлээрээ имартыг сонгосон баярлалаа гээл те. Эдгээр нь болохоор яг ингээд нөгөө стандартаараа ирсэн. Тэгээ ямар давтамжтай хүнд хэвшүүлэх үү те. Яаж одоо те энийг ойлгуулах уу гэдэг энэ нь бол ингээд юм сургалтаараа бүр нэг агуулгаар ирсэн байдаг. Тэгээ энийгээ бид нар ингээд бүх ажилтнаа ингээд ордог гэж төлөвлөх сургалт бүр дээр нь л офс байна уу, салбар байна уу хамаагүй. Одоо тэр хүмүүстэй аваа явдаг. За саяны тэр яг карьер хөгжлийн хөтөлбөрүүдийг бодвол бид нэр ер нь бол нэлээд монголчилсан доо. Яагаад тэгэхээр манай нөөц одоо ямар байгаа лээ те. Дэд боловсралтай, ур чадвартай хүмүүсийг төдийлөн авч чадахгүй байх юм бол дэлгүүртээр ажиллаж байгаа нөөцөө сургана. Одоо тэн дээр нь бүр Excel-ийн яах уу, PowerPoint-ийн яах уу те, илтгэх чадварын яах уу, төлөвлөх, тайлагнах, дүн шинжилгээ хийх гээл те. Тэгэхээр ингээл ер нь бол одоо тэгээд тэр нөгөө худалдааны нэгдсэн системээ яаж ашиглах уу гэдэг энэ бүхнийг ингээ оруулж одоо хард болон софт скилийг хольж ингээ бид нэр өөрсдөө хөтөлбөрөөр гаргаж ингэж хийж байгаа. Тэгжээж тэр хүн нөгөө ажлын байран дээрээ сурах хугацаа маш богинохон. Одоо манай компанийн хувьд ингээ тэлэлт ингээ хурдцтай хийчихэнгүүт одоо нэг хайпермаркет нэгтгэл одоо тий удирдлагын баг 50-60 хүн хэрэгтэй болно. Тэгвэл тэрийг ингээл нөгөө салбаруудаасаа татчихна. Тэгээ ингээд доороос нь нөхөх хэрэгтэй болно. Тэгэл нэг ахлах одоо нэг салбарын дарга томилготод доор нэг менежер, нэг мэрэгчлэл, нэг ахлах гэдэг ингээд нэг хүн томилготод ингээд 5 хүн хөдөлж байдаг. Тэгэхээр энэ хурдцааг гүйцэхийн тулд одоо бид нар дотоодосоо хийж байгаа. Тэгээ энэ дотоодос хийхин тулд энэ сургалтуудыг яхарахгүй хийдэг. Тэгээл очиод чадахгүй байвал яг тэр чадахгүй байгаа гэдэг сургалтынхаа хөтөлбөрт нэмээл. Сургалтаа онлайн, офлайн ямар байдлаар бэлтэж явж байна? Жинхэнэ нөгөө давтамжийн хувьд байнга давтагч байгаас онлайн марцангууд байдаг шүү дээ. Танай байгууллага дээр яа шийдэж байна? За яг ерөнхийдөө бол бид нэг ковидын үед бол нэлээд онлайн явсан. Тэгээд одоо буцаад бид нар бол офлайн руугаа нэлээд төлөхгүй яваад байгаа. Зөв. За тэгээ яагаад тэгэхээр зэрэг тэр нэг тийм нөгөө яг л ингээ сурсан байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Одоо тэр за чи ингээл компьютеруудын за энэ системийг ашиглаж чадчихэв нөө тэр нэвтэр яаж ороод яаж ашиглаж чинь айл цонхуудыг ашиглаж чинь те за Excel-ийн айл хослуудыг хийж чадчихэв гээл те гэл яг ингээл нэг бүрчлэн заагаад тэр нь бол одоо манайх нэг сургалтын өөрөө оф центр одоо илүү тогтоо олсон учраас ингээд энэ сургалт нэлээд офлайн яваа. Тэр нь болж өгөл уг нь аль болох нөгөө танхимын сургалт зүгөрлөлт тийм ээ. Ярэ нэг тийм наалдан гэдэг. Нөгөө талаар нөгөө онлайн сургалт чинь бас нөгөө суралцсан хүмүүс тийм ээ. Нөгөө нэлээд өмнө нь дадлага олон жил явж иж ингээд бараг дадал болдог. Бид нар бол сая ковидэр бол ялчгүй шилжсэн шүү дээ. Нөгөө талаар танхимаар заах шал өрөдөг шүү дээ. Ингээд нэрлж явах тийм ээ. Танхимаа мэдрэх тийм тухайн багшаасаа тухайд асуугаад явах. Окей. Нөгөө чөлөө сургалт гэж ирсэн. Танаа нөгөө одоо энэ олон гоё сургаж байгаа багш нар шин бүгд дотоодын танаа ажилтнууд, мэргэжилтүүд байгаад байна уу тийм? Тийм, манайх нэг 2 жил
жилийн өмнө юм байна тий. Имарт Монгол Актем гэдэг nice актемтай. Тий, Актем байгуулсан. Аа. Тэгээд яг хуу компаниуд том компаниуд бүгдээрээ Актемтай. Яг хуу бид нар одоо тий одоо хөгжлийнхаа замаар л тий ингээд бусдын жишгээр ингээд явж байгаа. Тэгээд Актем маань 41 сургагч багштай. Вау, дотоод нөгөө имартын ажил манай ажилтнууд байгаа. Тэгээд аль болох нэгж болгоноос төлөвлөлийг оруулсан. Тэгээд анх бол ингээд 150 гаруй хүн одоо материалаа ирүүлээд сонгон шалгаруулалтны бүтэн өдөр ярилцлагууд хийгээд тий яг ингээд сонгон шалгаруулалт. Энд манай одоо тузын гишүүн бөгөөд худалдаа хийсэн дэд захирал байна, самаадын захирал байна. Бодлоос нэлээд өрөг боролтоо оролцсон байгаа. Яг хүмүүсгэн байгуулахад. За тэгээд бид гадны одоо компанитай хамтраад ингээд Актема байгуулж анхны сургагч багштай бэлдэж одоо ингээд дотоодын сургалтуудаа дандаа сургагч багш нараараа явж байгаа. Сургагч багш нараа бүгдээ нөгөө сургагч багшийн сургалтанд сургаж байна. Тэгээд шалгалтыг аваад 41 багтай юм том юм шүү дээ. Тэгээд зарим нь замжаал, зарим нь бас амжихгүй цагаад зохицуулахад иймэрхүү байдлууд бас байгаа. Тэгээд жил ирэх тусам сайжруулаад явах гэж бодож байгаа. Байгууллага хийж нэгдэжээгүй ч байна шүү дээ, тийм ээ. Системтэйгээр явж байгаа гэдэг. Одоо ер нь нөгөө худалдаа өөрчлөний салбар өөрөө хамгийн эрх зүйнтэй салбар шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо эрх зүйнтэй байдал хэр том челленж болж байна. Нөгөө талаар өнөө цомсолтой байгаа үед танаад ер нь хэр тулгамдж байна энэ асуудлаа яаж шийдэж байна. Танахаас гой нөгөө тэтгэр гарсан хүмүүсийг айлууд гой кейстэй, гой жишээтэй байгуулах шүү дээ, тийм ээ. За энэ дээр болохоор яг хуу тийм ер нь бол эргээсний 30-аас 40% таа ч юм уу те ингээ явж байгаа. Тэгэхээр зэрэг компанийн хувьд бол мэдээж хэрэг одоо челленж болж байгаа юу болж байгаа. За гэхдээ бид нар бол энийг одоо ингээд яг хуу гинт бол ирчээгүй жил-жилээр ингээд те толгороо явж байгаа. Тэгээд өнгөрсөн оны хувьд бол энэ бол манай компанийн хувьд маш бага байлаа. Эргэц маш бага байлаа. За тэгээд тэр нь юутай холбоотой вэ гэхлээр зэрэг яг харахгүй л одоо цалин хөлсөөс нилээдгүй хамаард юм байна. Тэгээ одоо нөгөө нийгмийн даатгал төлдөг байна уу? Тэр одоо нөгөө хэр нэр хүндтэй компани байна уу гэхээсээ илүү одоо манай яг нөгөө үндсэн фронтод ажиллаж байгаа ажилтнуудын хувьд маань цалин хөлс бас айгүй чухал байд юм байна гэдгийг бол өнгөрсөн жил нэлээд ойлгосон. Тэгээд гаралт бол маш бага байлаа. Тэгээ яг бид нар цалингаа нөгөө 40-д дунджаар нэмсэн учраас ингээд өөрчлөлт айгүй мэдрэгдсэн. Зөв. За тэгээд бидний хувьд дараагийнхын асуулт нь юу байлаа? Тий. Нөгөө тэр асуудлыг яаж шийдэж байна гэсэн шүү дээ. За тэгээд дараагаа нэмсэн байна. Тий. За нэг тиймэрхүү байдлаар өөрчлөлт тий ажилтаа ахмадын талаар ярьсан тий. За энэ болохоор тий яг л нөгөө 22-23 оны үед чинь яг ажил хүчний хомсдлыг байсан мэдрэгдэжсэн үе тий. Тэгээд энд одоо компаниуд яг яах вэ гэдэг шийдэл гаргах. Тэгээд бид нар тэнцээ болоод цалинтай, зорилготой оюутан, ажилтаа ахмад гэдэг бүх хөтөлбөрүүдийг нь юу нь бол зарлж үзсэн. Тэгээд эндээс бол хамгийн амжилттай нь бол ажилтаа ахмад хөтөлбөр байсан. Тэгээд цалинтай хөтөлбөр бол маш их хандлттай. Гэхдээ яг ажиллах цаг нь маш богинохон. Тэгээд дэлгүүрийн цагийг зохицуулахад айгүй хэцүү. Тэгээд ирэхгүй байх нь бас олон байд юм билээ. За тэгээд орлоготой оюутнуудын хувьд болохоор яг ингээд 8 дугаар сард 3 дугаар сард гаралт нь ингээд айгүй өндөр болчдөг. Тэгэхээр тэр нь ингээд бас хөдөө явах гэж шүү дээ. Тийм. Гинт тийм хөдөө явъя гэл эсвэл гинт хичээл хийхлээр яг ингээд яг нэг тодорхой саруудад ингээд хөдөлгөөний үеэр наадмын амралтын үеэр тийм яг тэнгуут бас жоохон ингээд хөдлөөд ахаар бид нар цавлгаатай бол жоохон хөнгөлтэй. За тэгсэн чинь ажилтаа ахмад хөтөлбөр маань ер нь их тажгүй шүү. За тэгээд нэлийн компаниуд туршлага судлаа тий улсын компаниуд тэр хувийн компаниуд тэр хандсан телевизүүд хандсан тий айгу тажгүй байсан. Гэхдээ мэдээж хэрэг манайд бол бас сорилт байгаа. Нөгөө хүмүүс маань залуу хүмүүс нь хүлээж авахгүй байх тий. За ингээд үе хоорондын ялгаа зөрчилтэй тий. Одоо хил ам ихтэй байна ч юм уу тий. Хөдөлгөөн удаантай байна ч юм уу тий. За тэгээд ингээд дээшээ нөгөө нэг шатан дээр гараад бараа авахд энэ хүмүүс чинь хэцүү юм ч яах юм ч юм уу. Тэгээ орой тоолгонд орохоор энэ хүмүүс чадах юм уу гэдэг. Иймэрхүү нэлээ нөгөө манай удирдлагууд чинь дандаа залуу хүмүүс байдаг. Дэлгүүрийн дунд шний менежерүүд маань. Тэгээ энэ дээр нэлээ их сорилттой тулгарсан. Тэгээ ойлгуулах тий тайлбарлах гэл. Тэгээ одоо л ер нь дажгүй дуршлагжаад ойлгуулсан. Нэг бинийг ойлгоод тий нэг юм байдалтай. Сая одоо тэнгэр салбар манайх нээсэн шүү дээ. Тэрэн дээр яг тэгж байгаа байхгүй.
дарга нь хүртэл өөрөө хэлж ийн л да. За залуу хүмүүс чи ерөөсөө 2 өдрийн нээлт үзэл явчлаа. Одоо нэг хөгшнүүд нь дандаа үлдлээ яах вэ? Тэгээ би өдрийн яг 8 цаг л ажиллавал битээ илүү ажиллах. Уг нь 8 ажиллуулаад байгаа юм ингээд. Тэгээ тэрэн дээр яг нэг тийм нэг ялгаа нь яг мэдрэгдчихсэн. Илүү тууштай өмч яваад шүү дээ тий. Тэгээд танаа нөгөө тэр хамт ажилтнууд зүрийн дараах насны үед ажилладаг кейсийг аюу олон газараас ирж явдаг нөгөө хичээл дээрээс кейс болгож ирдэг тий. Нөгөө талаар хүмүүс ажлах цагийн хувьд тэгээд яг бүтэн 8 цагаар ажилладаг юм уу тий? Тэгдэг ажиллаж байгаа тийм. Одоо нөгөө нэг яг хөрсөн сайн хөөгүй юу? Заахгүй 73-тай 76-тай байж байгаа. Тэгээ 86-тай ч байх ингээд бүгдээсэн түүх байгаа тий. Тэр хүн чинь тэгээд өөртөө анхаараа хөнгөн шингэн болтой гэдэг ер нь бол нас бол тоолоод шүү дээ сүүлийн үед тийм ээ. Яг зөв. За танаас дэлхийн одоо танадраас аяг гой хөтөлбөрүүд байдаг юм байна. Сүүлийн үед бас нөгөө дэлхийн нийтээр нэг сэтгэл зүйн сайхан байдал дээр нэг анхаарч байна. Та өөрөө сэтгэл зүй суурьтай юм байна. Тэр чиглэлийн ямар гоё сонирхолтой хөтөлбөрүүд байна. За бидэд болохоор зэрэг ерөнхийдөө бол яг ажилтны сайхан байдалд гээд одоо нэг ажилтны туслан, ажилтны сувилал, хүүхдийн өрөө гэл ер нь аль чадхаараа л тэр тал руу чиглүүлээд явж байгаа. Тэгээд энд бол манай гүйцэтгэх захирал Жудмаа гэж хүн байдаг. Тэгээд Жудмаа захирал маань өөрөө бас айгүй яг ээж хүн учраас ингээд тэр тал руугаа айгүй их сайн ажлууд ингээд санаачилж хийдэг. За хүүхдүүд рүү чиглэсэн, тэгээд бүд рүү чиглэсэн дээр айгүй юм дэмжиж тусалж хамтарч ажилладаг байгаа. Тэгээ манайх сувилал маань болохоор тэр яг 103 сар одоо төлбөргүйгээр Улаанбаатар сувилалтай хамтраад ингээд шинээр 24 онд ашиглалтанд орсон. Ямар гоё. Тийм сувилал байгаа. За тэгээд туслан маань болохоор зэрэг 21 онд ашиглалтанд орсон 4 улирлын тэгээ ажилтнууд маань ер нь бол маш хямдхан тийм төлбөр гэр бүлээрээ агаарт гардаг. Одоо манай ажилтнууд чинь даагааргүй ажилтнууд олон байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийнхаа одоо амарч байгаа өдрүүдэд очиж амрах боломжийг гаргаж өгсөн юм зүйл. За хүүхдээ өөрөө болохоор зэрэг манайх одоо шин салбарууд дээр айл болох шийдээ явж байгаа. Тэгээд байнгуул салбар дээр яг хүүхдээ өөрөө багштай тэгээд ажлын цагуудаар яг ажилтнууд хүүхдүүдээ байлгаж болдог юм хүүхдээ өөрөө байгаа. Тэгээд сая нөгөө төв офис маань шинээр одоо ашиглалтанд ороход хүүхдээ өөрөөгөө шийдсэн байна. Гэх зэргээр л одоо хийж байна да. Тэгээд ажилтнуудын одоо нөгөө амрах өрөө, усанд орох өрөө, цайны газар, за сургалт дээр эднэр болвол дандаа нөгөө нэг юунууд яг солонгосын стандартын дагуу байдаг. Тэгээд бүх ажилтнууд маань ажил дээр ирээд усанд ороод тэгээд хувцас олох, тэгээд цайны цагаараа амрах. Ажилчдын мэдээж хоолны дотроос халуун хоол, өдрийн халуун хоолыг гэдэг. Эдгээрийг бол яг цаанаасаа шийдэгдсэн байдаг. Та нөгөө солонгосын стандартар гэж байна. Одоо нэг юм олон улсын стандарттай ингээд ажлаа явж чиглүүлэг аваа явж хахад энэ ямар гоё юм бэ гэж таны бүр санаас гардггүй бусад хүмүүст байгууллага нэлээд өвчхөмсөн гэсэн юм кейс байна уу? Одоо тэр компаниуд солонгосоос ингээд танадаар санал болгож тий стандартын дагуу нэвтрүүлээрэй гэсэн та хэдийн өмнө олж хараагүйсэн ч юм уу тий тийм ямар кейсүүд вэ? За одоо нэг юм байдаг аахгүй. Манай хуучин хэлцээний дарга байсан маа Тамир гээд одоо таних тий. Тэгээ намайг анх ажилд ороход манай хэлцээний дарга байсан. За тэгээд тэр дарга маань ингээд нэлээд хэдэн жилийн дараа хизээлээ би нэг хэлцээний дарга болчиход нэг удааг байхад ирчээд хэлжсэн. Гэдэг маа ингээд чи гадуур бити юм хайгаарай. Хүн ингээд доторхоо л ухаарай тий. Ямаарт бол ингээд ухаж баршгүй их ингээд нөөцтэй шүү гэж хэлжсэн аахгүй. Тэгэл яг хөтэ бид нарт угаасаа байгаа нь л одоо ингээд солонгосын стандартууд маш олон стандартууд байгаа учраас 200 гаруй стандарт байгаа. Тэгээд хамгийн гоё нь юу вэ гэхэлэр зэрэг одоо яг ингээд худалдааны зөвлөх гэ байж тээ. Тэнгүүд худалдааны зөвлөх өглөө 9-өөс 10-ийн хооронд ийм ажил хийн. 10-аас 11-ийн хооронд ийм ажил хийн. 10-аас 12-ийн хооронд ийм ажил хийн гэд ингээд цаг цагаар нь өдрөөр нь гаргаад өгсөн. Яаж хийх ажлын. Тэгээд тэр бүр ингээд за гэд угаасаа тэгээ касн ингээд бүх ажлуудыг яг ингэж хийн гэд яг дэлгүүр дээр бүр яг батан тэгэж ирсэн. Бид нар нэг албан жилийн тодорхойлтыг ихэнх газрууд бас нэг ёс төдий байгаа тийм илүүш байх ёстой байна. Яг ингээ өдөр тутамд нэг ингээд гарын газрын зураг болгоод аавж байгаа хүмүүс айгүй ховор шүү дээ. Тэр бүр амар яаж ингэж хийдэг юм бол юм тийм. Зүг nice. Гайхал гоё кейс байна.
Манай нөгөө хүний нөөцийн салбарын айгүй олон аваарцууд байдаг. Тэгээд энэ аваарцуудаас одоо EMRT-ийн баг миний мэдхийн хит хитэн шагнал авч ирсэн юм байна. Та гоё танаа хүний нөөцийн баг хамт олонний авч ирсэн гоё шагналуудаас дурдаач тий. Тэгээд тэр шагналууд авахд ямар гоё төсөл хөтөлбөр юу ямар гоё ажил санаа зовж хийгээд авч ирсэн бэ. Магадгүй дараа жилийн одоо нөгөө өрсөлдөхөөр бэлдэж байгаа хүмүүст гоё санаа авах тийм ээ. Ингэж болох юм биш үү гэдэг тэр чаас авалцсан шүү дээ. За бидэд болохоор зэрэг анх тий 19 онд юм байна. Хангуул салбар нэгдэхэд манайх нэг HR-ийн манлай төсөл гэдэг тэр шагналыг авч ирсэн. Тэгээ бүр яг манайх бүр өөрсдөө ч мдээгүй. Тэгээд дуудаад ингээд танай 400 ажлын байр төсөл ингээд шалгарсан юм аа гэдэг. Тэгээ манайхаас ингээд төлөөлөл нь очиж ингээд шагналыг авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш 23 онд болохоор зэрэг яг бид нар материалаа өгч ирсэн. Шилдэг урамшуулалттай ажил олгогч гэх good workplace яваад өстой яг өгч ирсэн. Тэгээ тэнд бол яг номинацтай шагналаа авсан. За тэгээ мөн бас 23 онд бас нэг яг HR club-ийн нэг HR day тийм best HR team гэдэг тэн дээр бас мөн материалаа өгөөд шалгарч ирсэн. Зөв. Айгуу гоё багаараа шилдэг болж исэн юм байна. Ажилтнууд өгч урамшуулаараа болж исэн юм байна. Төсөөрөж болж исэн юм тийм ээ. Таны хувьд одоо нөгөө Мэдэгмагийн даргын хувьд одоо HR-аар ажиллаад яг энэ ийм ажлыг би санаачлаад айгуу гоё үр дүнд гаргаж ирсэн гэсэн өөрийн санаачилсан гоо төсөв дурдвал. За одоо яг хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь хийснэрх цалингийн систем л байна. Хийснэрх цалин. За яг би яг санаачилсан гэхээсээ илүү манай гүйцэтгэх захирал санаачилсан л да. Тэгээ тэр их хэрэгжүүлэхэд их хэцүү байсан л да. Яаж хийх үү те яаж бодолтыг хийх үү те энэ олон хүнд эрсдэл үүсвэл яах вэ гэдэг ингээд аюу хэцүү ийм челленжтэйсэн. Тэгээд за хийгээд үзье гэд 18 онд анх ингээд тацаамацал дээр нь хамтраад одоо санхүүгийн шинжээчтэйгээ хамт суугаад ингээд анх нэвтрүүлж исэн. Тэгээ нөгөө нэг EMRT-ийн кастчд яагаад ийм хурдан байд юм бэ гэдэг. Тэрний асуулт хариулт нь бол ердөө цалингийн систем тийм цалингийн систем. Одоо ингээл нэг бараа ингээл чиг гээл дуурдсан шүү дээ. Тэр нь одоо тэдэн төгрөг гээл байж байгаа. Тэнгүүд кас өөрийнхөө өдрийн цалин сарын цалингаа шууд бодно л гэсэн. Өөрөө хийснээ мэдчихэж байгаа юм шиг. Би одоо тэдэн мянган бичил гаргасан. Одоо миний цалин тэд олчлаа гэж шууд мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо ингээд те илүү их хийвэл ингээ илүү цалингаа авнаа. Тэгээд одоо менежерүүдээсээ илүү цалин авдаг хүмүүс өндөө байгаа. Тэгшгүй одоо энэ ажлаа хий гэсэн ч хүн байдаг. Ажлаа гартаа оруулсан тийм. Зөв. Nice. Сүүлийн үед байгууллагууд айгүй технологи нэвтрүүлж байна, нэвтрүүлж байна. EMRT-ийн хувьд нэвтрүүлсэн AI технологи юу байна? Энэ чиглэлээр. Окей. За манай хувьд болохоор зэрэг яг 8 жил нэг ERP-тэй явсан. За тэгээд өнгөрсөн онд Retech ERP гэх шинэ ERP-тэй болсон. За тэгээд яг энэ дээр битэд бол яг бусад компаниудын жишгээр л оруулсан байгаа. Одоо яг энэ нь илүү тэрний илүү гэж бол одоо өчнөө олон компаниуд нэвтрүүлсэн байгаа. Яг л тэр ERP-г ашиглаад те ажилтан яаж одоо те ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээ харах уу, цалингийн мэдээлэлээ харах уу, те цагийн хүсэлтүүдэд явуулах уу, те аль болох гардсны аппликейшн дээр нь бүх юм шийдээд хүний нөөц рүү ирж байгаа ачаалтыг бол бууруулад те хэрэгцээтэй мэдээлэлээ өөрөө авчих, шаардлагатай солих мэдээлэл өөрөө сольж явах те аль болох хүний нөөц төр ирж байгаа ачааллыг бууруулах талын ажлууд бол хийж байгаа. Яг AI гэхээсээ л одоо тийм автоматжуулах юм уу те цаасаар хийж байгаа ажлуудаа хөнгөвчлөх одоо тодорхойлолтуудыг ERP-гаар дамжуулж тийм ээ. Тодорхойлолтууд нь шууд бас ERP-гаараа байх ч юм уу те гэх мэтчлэн бид нар бол багаар оруулаад явж байгаа. За тэгээд одоо бид нар болохоор компанийн хувьд бол бас нэг том одоо те компанитай хамтраад одоо тий том одоо бүх үндсэн системээ өөрчлөлт энэ ажил хийлээ төслийн баг томлогдоод одоо нэг өнгөрсөн оны 4-р сараас эхлээ явж байгаа. Тэгэхээр энэний дараа бол мэдээж нэлээдгүй ажлууд сайжрах байх. Одоо бид нар яг төслийн багийн гишүүдтэйгээ хамтраад ингээд яг явж байгаа. Тэгэхээр үрдүн гарсны дараа л энэ хэсгүүдээ яриулт их зүгээр байх аль болох олон зүйлийг өөрчлөхөөр зорж л байна да. Nice. Мэдэгмаагаар одоо нөгөө алны дараах ингээ алав ахлаад нэг дараах захирал болсны дараа нэг айдас иж хүмүүс тийм. Тэгээд магадгүй дараах захирал болоод ч юм уу нэг шийдвэр гаргахад хэцүү байсан ямар кейс байна. Тэрийгээ даван туулж исэн кейс гэвэл одоо ингээ хараад хахад
хүн болгон ч одоо агууд амьдарч байгаа болохоор тийм ингээ ямар нэгэн шин албанчууд томилогдож шууд зөрөгтэй байдаг хүн айгуу цөөхөн шүү дээ тийм ээ. Ихэнхэн агуулж чадах уу гэсэн айдастай энэ зөв болох уу болов амжилттай болох уу гэсэн айдастай байгаад байдаг. Тэгэхээр одоо шинэ он гарахаар чинь айгуу олон нөгөө нэг сар чинь бас айгуу хүнээс урсгал аяг явуулсаар шүү дээ. Шинэ албанчууд томилогдсон, дэвшин, дарга захирал болно, ажлаа солино тийм ээ. Тэгэхээр магадгүй өдийн үед одоо шинээр ажил томилогдоод ажлаа эхлэж байгаа хүмүүст гоё өөрийнхөө кейсээс яриад уран зориг өгөөч гэвэл тайвар. За яг ингээ асуусан чинь яг нэг юм яг хүний нөөц төр биш л те. Би өмнө нь би нөгөө нэг үйл ажиллагааны аудитын хэлцээний дараа нэг 2 жил хийсэн. За тэгтээ нөгөө нэг хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлаар хариуцдаг байсан. Тэгээд тэр яг хэлц дээр хавдтан. Тэгэхэд нэг манай нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын алба маань ингээд хуучин олон жил ажилласан хүмүүстэй. Тэгээд нөгөө хэлцээний дарга нь ингээд шал өөр мэрэгжлийн хүн ороод хүний нөөц ороод ирэхлээр тэр хүмүүсийн хувьд ингээд жоохон хүлээн зөвшөөрөхгүй байдал ингээ үүсэх тийм байдал үүсчихсэн. Тэгээд яг тэр үед нэг шийдвэр гаргаж ирсэн. Үнэхээр одоо ажиллаа хийж байгаагуудыг авч үлдээд үнэхээр одоо тэг ингээд ажил хийдүүлдэг ч юм уу те ингээ хил ам хийгээд яг ажиллаа хийхгүй байх ч юм уу те ийм тохиолдлууд дээр нэм солих арга хэмжээ авах. Тэгээ тэрэн дээр би бүр ингээд амар их бодсон. Тэгсэн баг. Би ингээд чадах уу чи мэрэгжлийн биш хүн ингээ алдчихвал яг уу уцал аваар чинь те тоглоом биш шүү дээ те. Тэгээд энэний хариуцлагыг үүрч чадах уу гэл ингээл амар удаан бодож байгаа. Тэгэл бүх дүрм журмын уншаал. Бүх хөдөлмөрийн хууль нөгөө нэг хабын тухай бараг бүх юмыг уншсан. Тэр өдөр би чадах юм уу чадахгүй юм уу гэл. Тэгээд нэг 13 журам шинжилж гаргаж маргаад. Тэгээд тэрний дараа за би чадах юм байна гэд. Тэгээ ингээд бага шинэ баг босгосон. Тэгээд тэр баг маань бол амар сайн баг гарч ирсэн. Тэгээд тэнд маш их юм зориг авсан гэх юм уу баг. Тийм. Нөгөө байсан хүмүүс солих чинь бас айгүй том зориг шүү дээ. Хэцүү. Тийм. Хэцүү шийдвэр байхгүй тийм. Хэцүү шийдвэр. Тэгэл яг нөгөө хүмүүс ч гэсэн зөвлөм ярьж л байгаа юм л да би одоо ингээл мэрэгжлийн хүн хин ч одоо тэгэн штэ тий. Тэгэхээр тэр хүмүүсийн ч өнцгөөс харахад зөв. Тэгээд би одоо өөрөө харахаар бас ингээ хийчмээр юм шиг. Тэр ингээ нөгөө аль талдаа жоохон хэцүү. Тэгээ хэний ч буруу гэж байхгүй хоёулаа л ингээ өөрийнхөө өнцгөөс зөв харж байгаа үед юм шийдвэр гаргахад бол жоохон хэцүү байсан. Тэгээд ямар ч байсан үүний дараа надад хувь хүнд бол маш том юу орж ирсэн тийм орон зоригтой дараа дараагийн шийдвэр гаргахад нэг юм зориг орж ирсэн. Тэгээ энэ дээр бол миний хамгийн том челленж болсон. За яг хүний нөөцийн хүний нөөц дээр байхад энэ ч хүний нөөцийн шийдвэр юм биш үү солих. Тий яг хөө хуучаа. Тий. Хүний нөөц дээр нэг хамгийн хэцүү шийдвэрүүд юу байдаг байсан бэ гэхлээр зэрэг нөгөө дэлгүүр дээр байгаа ажилтнууд ингээд нөгөө юу гаргадаг ингээд жижигхэн алдаа гаргаад тэгээд тэр нь ингээд ажлаас чөлөөлөх болоод тэр ингээд их хэцүү. За тэр нь яадаг вэ гэхээр манай дэлгүүр чинь нөгөө ингээд арын өрөө заал мал ингээд бүгд нэг хүн камертай. Тэгээд ямар ч одоо нэг талаас нөгөө тийш явахад хяналт шалгалт гэж байдаггүй. Дэлгүүрийн ар заал чинь ингээд нэг байдаг байхгүй. Тэгээд тэнгууд яг ингээд шинэ ажилтнууд бид нар сургалтаа дутуу орсон байж магадгүй. Эсвэл үнэхээр одоо тийм зуршилтай байж магадгүй тийм. Ингээд амар цэцгэн одоо жишээ нь тийм ийм нөгөө нэг урлаантай уут ингээд аваж гарах ч юм уу тийм. Тэгээд одоо жишээ нь ингээд килограммын үнэтэй чихрийг хямдхан чихрээр грамлах ч юм уу тийм. Эсвэл ингээд каасан дээр ингээд гишүүний оноог өөр дээрээ бүртгэх ч юм уу. Одоо гишүүн ингээ оноогоо бүртгүүлэхгүй явахаар өөр дээрээ бүртгэх ч юм уу тий. Тэгээ тэр нь ингээ үнийн дүнгээр авахаар ингээ 7,000 төгрөг чаах шиг 13,000 төгрөг. Тэгээд ийм алдаа гаргаад ингээ ажлаас чөлөөлөгдөхөөр удаан ажилласан хүн ингээ хайрлалгаар бүр ингээ ингээл нөгөө юу лээ юутайгаа аудитын хайлттай баг хяналтайгаа одоо тий яагаад гэж хэлчмээр. Гэхдээ зарчим бол зарчим. Тэгээ үнэхээр юм сэтэл байгаа бол манайх ингээд өөр одоо бусад ингээ санаандгүй алдаа бол зөндөө уучлалтай манайхууд маш бага сахилгын арга хэмжээ авдаг. Ер нь их зөөлөн баггүй. Тэгээд яг ийм хэсэг дээр бол бид нар яг ийм хатуу байр суурьтай байдаг. Тэгжээж одоо энэ олон хүнийг ингээд зөв шугамар барьж явна. Тэгэхээр энэ дээр бол надад ингээд 7 молоогоор нэг өдөр 7 кас алдагддаг байхгүй юу?
Яг нэг нь ингээ гişүүн оноо ашиглаж болж ингээл хэлэнгүүд нөгөөдөл нь дагаж ашиглаад тэгэл тэр системээрээ гараад ирэнгүүд 7К салгагдахад би барыг уйлахаа шахсан байхгүй юу. Яг салбарын үнэ дахиад хүн авшраа сургаад бас хүн олох гарч орсон аюух том зардал юм шиг тийм. Дээрээс нь тэд нар чинь ингээд амар хурдан бичдэг асууд аюух сурцсан бүх юм аа. Сурцсан бүх юм да тэгээд сурцсан дах юм шүү дээ. Тийм. Энэ шийдвэр бол ер нь хэцүү байдаг. Тэгэхээр сургалт бүр дээр л те болгоомжтой ажиллах хэрэгтэй. Ийм төрлийн алдаа гаргаж болохгүй шүү гэдгийг сайн болохгүй гэж хангалттай гарчих юм биш үү? Яаж байж болохгүй те. Тийш. Зөв. Одоо нөгөө сүүлийн үеийн ингээд компаниудын бас судалгаанд хараад тахад сүүл би тийм сонссон нэг 3 сар болохгүй гарч байгаа хүмүүсийн тоо их байгаад нэгээд тэгээд ер нь энэ ажилтнуудын сэтгэл ханамж урам зоригийг хугацаанд барих одоо хөшөөргөн юу юм те одоо өнөөдрийн азар та өөрөө сэтгэл зүйч хүн байх сүртэй хүн байгаа даа те та зүйч талаасаа HR талаасаа гоё манай сонсогчдод зөвлөвөл яаж тэр хайлуулах яг мэдээж ингээд сүүлийн үед бас нэг юм урт аялуулах нь бас давуу тал биш юм шиг бас болчиход байна л да тийм ээ тийм ч бас хандлага гарч ирж байна. Бараг уйддаг юм уу? Ягаад ийм олон жил байгаа даа тийм. Одоо зэлсэн нэг чи одоо байгаа мó гэдэг ч юм уу. Тийм хандлагаас гарч ирээд энэ тэгээд яг яах хэрэгтэй юм болоо тийм. За харин энийг яг тийм хоёр талтай л да. Хүн ингээл нэг газараа удаан ажиллаад байгаа юм. Нэг талаар бодохоор давуу талтай юм шиг. Нөгөө талаар бодохоор ингээл комфорт зонд орчоо. Бүтэмж гарахгүй нэг ийм судал бөглөөд байгаа юм шиг тийм. Ингээд яг аль талаас нь ч ингээд тайлбарлаж болох үеч нэг юм кейс болчиход байгаа. Тэгээд яг хүн одоо миний хувь хүнээ л бодлоо да. Тэг мэдээч хэрэг хүн ингээд нэг жил ба түүнээс дээш ажиллаж ийж бүтэмж гарна. Нэг жил дотроо ингээд эргэж байгаа нөөц бол ажлынхаа өчрийг ч олоогүй, ойлгоогүй, юуг сайжруулахаач мэдээгүй сурж яваад гарчиж байгаа. Тэгээ одоо ингээд нэг жил болчихгоотаа бид дэвших байсан. Яг үсэн гэдэг кейс бол миний хувьд бол жоохон одоо арай болоогүй л гэж харж байгаа тийм. Тэг мэдээж хүн хэрэг хүнийг 2 жил 3 жил ажиллаад ажлынхаа арга барилыг болоо. За ийм байсныг одоо өнөөдөр ийм байгааг маргааш юм болгондоо гэдэг тэр төлөвлөгөө санаа ингээ орж ирж байна л гэж хараад байгаа. Тэгэхээр зэрэг 2 ба түүнээс дээш жил ажиллах нь бол чухал гэж харагдана. За дээдлээ бол 5 жил ажиллаад тэгээ хүний бүтэмж бурдаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр аль болох нэг ажлын байран дээрээ 5 жил ажилласан хүмүүсээ бол сэлгэх хөдөлгөөнд оруулах нь зөв юм байна. Ламжид дэвшүүлдэг ч юм уу тий өөр төсөлтөө хамруулдаг ч юм уу тий хөндлөн карьер хийсэн ч болно ч тий одоо хүний нөөцтэй байгаа хүнийг дэлгүүрлүү тий үйл ажиллагаа хийж болно тий. Тэгэхээр ийм хөдөлгөөнүүдийг хийх нь айгүй чухал юм байна гэж харж байгаа. Тэгээ ер нь бол бид нэр компанида ч гэсэн ийм хөдөлгөөн хий гэж бодож байгаа. Тэгээ сая манайхын нөгөө төслийн баг тамлагдахад бас ийм хөдөлгөөнүүд хийсэн чинь хүмүүс ингээ урам зоригтой. Үндсэн үйл ажиллагаан дээр 9 жил 10 жил ажилласан хүмүүс залхаад ирж байсан. Тэнгүүд ингээ өөр төсөл хөдөлгөөлөө шилжүүлсэн чинь бүр ингээ шаал өөр юм хийгээ хэлэнгүүт нөгөө хүмүүс нэг юм нүднийх нь гал хүртэл өөрчлөгдөд нэг юм ирч хүч урам зориг аваад эхэлсэн юм кейс байгаа учраас энийг хийгээд нэг 2-5 жилтэй хэтрүүлэхгүй багтуулахгүй нэг тийм байвал зүгээр л нэг газар ажиллагаахта 2 жил болчихоо тий 5 жил болоод ямар нэгэн байдлаар хөндлөн босоо карьер хий гэж зөвлөж байна. Тэгээ манай HR бас багийнхаа хүмүүст албан тушаал дэвшүүлэх шинжлэх хөдөлгөөн хийхдээ бас энэ тоогоос нэг гоё бодоод үзээрэй тий гэж хэлмээр байна. Бас нэг жил болохгүй гараад ирсэн ч асуудал шүү дээ тийм яалтчгүй энэ туршилтын хугацаа 3-6 сар учиртай шүү дээ. Яг үнэ. Мөн чанарыг ойлгоод одоо нэг өөрөөсөө юм санааслах гарах хугацаа гэж байдаг. Баярлалаа. За HR-ийн өнцгөөс харахад ер нь soft skill-ийн ямар ур чадвар ер нь хэрэг болж юм тий. Та өөртөө суулгасан болон танд байсан ямар soft skill суур ур чадварууд давуу тал болж юм. Энэ ийм ур чадвар эзэмшүүлэх хэрэгтэй юм билээ шүү гэж зөвлөвөл та ямар ур чадварууд хэлэхээр байна HR-уудаа. За одоо яг ингэ бодглохлоор нэг хамгийн том нь одоо би хүмүүст бас яг хэлдэг гэхгүй. Манай хэлцээхэн гоо намайг шоолтыг. Одоо ингээл нэг юм хэлэхлээр зэрэг ингээл эхнээс нь дуустал нь төсөөлөөд нүдэндээ хараад ингээ баг үйлдэл болгоны юм яриад тэгээд төлөвл гэдэг байхгүй. Тэгэхгүй ингээл яг арга хэмжээ явж итлэл энэний дараа юу илээ гингүүтэл ингээд гацчихдаг тий. Тэгэхээр би ингээд нүдэн анаад төсөөл гээд. Одоо тэрээд намайг шаалаа байх тэгэн нэг нэгэндээ нүдэн анаад төсөөл эхнээс нь дуустал гээд. Тэгээ энэнийг одоо яах вэ ингээд яг
хувь ингээд ажиллах хугацаанд л олж аваад энэ их чухал юм байна да. Олон ингээд нөгөө HR ч маш олон арга хэмжээ зохион байгуулдаг болохоор сандраалтай олонний өмнө сандраал ингээд нөгөө хүмүүсээс юу байдалд оруулаад өөртөө гэж байна. Тэгэхээр ийм нэг төлөвлөх Тэгээс нь дуустал гоё процессор нь харах тийм деталь бүртээ нь одоо тий хүний нэр ингээд хевлээд наашаа харуулаад тавьсан баах уу тий микрофон нь ингээд хэд баах уу гэл тий энэ нэг юм бол хүний нөөц төр ингээд амар чухал юм байна гэж харж байгаа. За тэгээд дараа нэг ур чадвар нэг тийм эмпати байх гэдээ яриад байгаа шүү дээ тий. Энэ яг ингээд яг л саяныхтай адилхан байхгүй. Сая ингээд бид өөрийгөө би тэр үйл ажиллагаан дотор оруулаад ингээд үр тоглуулаа явуулж байгаа бол би нэг шийдвэр гаргах гэж байгаа бол нөгөө хүний оронд өөрийгөө тавиад тий. За би тий эндээс одоо тий 4 км-ийн зайтай машингүү тий гэрт нь 2 хүүхдэн чойжтой байгаа нэг одоо тий эмэгтэйн оронд би өөрийгөө тавиад ямар шийдвэр гаргах вэ? За үнэхээр дэлгүүр үйлчлүүлэгч багтай тий гайгүй байвал эртхэн хүмүүсээ боломжтой байвал буулгаччээ тий. За ажлын зохион байгуулалт айгуу сайн хий гээл тий. Энэ нь одоо ингээд удирдлагч бай, хүний нөөцч бай. За ер нь ажилтнч бай тий. Ингээд нэг юм хоорондоо ойлголцохгүй асуудлууд үүсээд байдаг нь ерөөсөө нэгнийхээ хооронд өөрийгөө тавьж ерөөсөө үзэхгүй зөвхөн өөрийнхөө хараад тий. Би ийм байхад тий та нар ингэчихэд яадаг юм гээл ингээл тий. Би л ингээл ядарч зүдэрч яхаа та нар ингээ сайхан байж исэн юм уу гээл тий. Мэдээж тэр хүмүүс нэг сайхан байгаагүй бас ажиллаа хийгээл байж байгаа шүү дээ. Эсвэл хар гэртээ ажиллаа зохицуулаад. Тэгэхээр нэг юм эмпати байхыг бол чухлаа гэж бол хувь хүнийхээ хувьд хардаг. Тэгээ одоо ч одоо тий ажил бүрийнхээ өмнө шийдвэр гаргахдаа хүртэл би одоо тий дэлгүүрийн ажилтан байсан бол яах вэ тий гэж ингэж өөрөө бодож ингээд аль болох шийдвэрүүдтэй тэрийг оруулахыг ингээд хичээдэг. Би бас тэр нөгөө чи өөрөөсөө өнцгөөс харч та чи жаргалтай байл окей гэдэг байхгүй. Чи өөрөө баяртай байна уу? Чам таалагч байна. За тэгвэл тэр хүн таалагдана. Гэсэн ингээд өөчүүд инженерийн хошгилчдаг байхгүй. Тэгэхээр бас нөгөө хүмүүс нэрээ тийм бидээ гэдэг ингээд аягүй тэгдэг. Тэгэхээр окей. Тэгэхээр манай HR-ууд бас зэрэг аягүй гоё. Нөгөө ялангуяа энэ нөгөө ивентүүд дээр арга хэмжээндэр аягүй харагддаг шин. Тэгэхээр чи нөгөө эхнээс нь дуустал процессор нь бүх деталь болгон дээр нь нөгөө харилцагчнуудаар оролцогчнуудаар бүх талаас нь харж ингэж төлөвлөх нь аягүй чухал байдаг шүү. Тэгэд хийгээд харч бүр тэгээд нөгөө бүх юм ингээд тооцоод жижиг юм дээр нөгөө анзаарахгүй алдаргацсан байт шүү дээ. Тийм шүү дээ. Сая нөгөө нэг шинэ жил дээр талбай дээр болсон үзэгчд рүүгээ нөгөө 2026-гаа харуулаагүй тайз руугаа 2026-гаа харуулсан. Тэрийг би анзаараагүй. Зургатаар л харсан л та. Тэгэнгүүтээ ингээ бодож байгаа байхгүй яг нөгөө мэрэгчлээ өвчөө болж байгаа. Энэ ингээ яга үзэгчтэй хүндлээд одоо тий ингээд 2026-гаа ийш нь харуулсангүй. Гэхдээ яг ингээд амар шүүмжлэлтэй жоохон муухай л да. Гэхдээ тэр чинь яг яалчгүй хаанд үзэгч тайз нь тийш харах хэрэгтэй шүү дээ. Тийм одоо миний бодлоор бол тэгт нөгөө тийш нь харуулчмаар санагдаад байгаа байхгүй бүр тэрийг л ингээд харуулчихгүй явдаа гэдэг. Тэр ингээ үзэж явах хугацаа болгондоо л тэр нь л ингээ анхаарал яваад нэг юм бас байгаад байгаа. Мэргэжлийн одоо онцлог байгаад байна. Гараад ах шиг байна. Яалчгүй бас тэгээ сурчхаараа хараад тийм аа тий яг үнэ. Тэгчихгүй тэгээд баярлалаа. Гой кейсүүд гарч байна. Одоо жишээ нэг манай би өөрөө нэг хүн нөөцийн ахлын багшилтын тэгээ манай өөр мэргэжлийн хүмүүс аягүй сурдаг л да. Бакалавр нөөр. Тэгээд нөгөө талаар нөгөө актем гэлтгүү хүний нөөцөөр төгсөж байгаа хүмүүст бас юу байдаг бах нөгөө туршлагагүй гэхээр авах юм уу? Өөр мэргэжлэр бахаар авах юм уу гэдэг бас айдас байдаг. Тэгээд таны хувьд шин HR мэргэжилтнүүдтэй гоё зөвлөж хэлэхэд анх ажиллаж эхлэхдээ юунаас эхлэе гэж хэлэх вэ? Яг өчигдөрхөн би бас шинээр одоо HR ажиллаж эхлэж байгаа нэг мэдтэйгээ уулзаад би яг юунаас эхлэх вэ гэж ярилцчихсэн. Тэгэхээр таны хувьд гоё ямар юунаас эхлэх зөвлөх вэ? Шинээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй. За яг нэг хүүхнийхээ хувьд ингээд одоо ингээ хараад байгаа юм анх би болохоор ингээл тий хүний нөөцийн ажлыг ингээ нэг компаниасаа тустай юм шиг хардаг байсан. Миний л ажил болохгүй байна. Би л ингээ амжуулмаар байна гэл ингээ амар их тэрэндээ ингээ боддог. Тэгээд одоо ингээ харахаар зэрэг хүний нөөц бол компани нөгөө нэг үндсэн үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа байгаа юм тий.
тэрэнд одоо тий би үндсэн функцүүдээрээ тий одоо үйл ажиллагаагаараа яаж одоо дэмжлэг бодож тий компани одоо илүү үр ашигтай тий үр дүнтэй ажиллах юм бэ гэдэг дээр бас хөө ингээ бодох хэрэгтэй. Салбарынхаа онцлог илүүс ойлгож тийм ээ. Тий салбарынхаа үйл ажиллагаанд яаж одоо дэмжих вэ тий одоо тэр манай компанид хэрэгжүүлж байгаа сургалтч бай тий үйлчлэгээ сайжруулах сургалтууд за тэр хийснээрээ цалинжуулах системүүд гэдэг бүгдээрээ үндсэн үйл ажиллагаагаа ингээд дэмжиж байж мэдээж компани ажилтны хоёр ч ингээд тусдаа биш нэг л цогц болцсон явж байгаа юм чинь бид нар нэг зорилготой л байж илүү амжилтанд хүрэх гээд байгаа. Тэгэхээр зэрэг ингээд тэрэн дээр л айгу сайн бусад нэгжүүдтэйгээ ингээд ойлгоод тэр хэдийнхээ ажлыг те за ийм юм уу тэгвэл одоо манайх яавал зүгээр байна те ингэж болох уу танах яавал зүгээр байна гэд ингээд яг нэг зорилгоо л гаргаж харах нь их чухал юм байна гэж харсан. Тэгэхээр энэ лөө одоо яг ингээ үндсүүл ажиллагаа захирлуудтайгаа ч юм уу бусад нэгжийнхээ удирдлагуудтай те ажилтнуудтай ингээ ойлголцох энийг нэгтгэх ийм ажил хамгийн түрүүнд хийгээсэй гэж хүсэж байна. За дараа нь болохоор зэрэг нэг ийм датагаа сайн харах, дата сайн бэлдэх. За тэгээд энэ болохоор яг миний нөгөө би чинь үндсэн суур маань одоо нэг тийм юу талдаа сэтгэл зүй талдаа болчиход байна шүү дээ нэг унших тийм юу гэдэг лээ ямар тал гэдэг лээ нэг бодсон эсрэг нийгмийн шинжлэх ухаан тийм шүү дээ. Тэр талдаа ингээд ухраас ингээд нэг юм тооны хэсэг ингээд үлдээд байгаа нь ингээд мэдрэгдээд өдөр бүр ингээд надад мэдрэгдээд за би энэ дээр л дутуу ажиллаад байна да гэд нэг юм сэтгэлийн мухарт ингээд нэг тийм юутай яваад идэг. Тэгэхээр зэрэг яг хуу та өөрөө заавал чадахгүй байж болно. Гэх юм бол одоо санхүүгийн багтайгаа хамтрах ч юм уу тий эсвэл өөр багийнхаа одоо дата аналист ч юм уу багтаа авах тий энэ байдлуудаар одоо сургах тий энэ байдлуудаар тэр тоо мэдээллүүдэд ашиглах тоо мэдээллүүдэд одоо нөгөө цэвэр авч явж тий үйл ажиллагаанд зөвөр тий яг хөтлж явах. Тий энийг л яг айгуу сайн үйл ажиллагаанд ашиглавал шийдвэр гаргалтанд ашиглавал оновчтой байх болно. Тэгэхээр энэ талдаа айгуу сайн цагаа зарцуулаарай. Анхаарлаа бас хуваарлаарай гэж ингээ хоёр дахь нь хэлмээр байна. Тэгээ гурав дахь нь нэг ийм зүгээр яг хувийн зохион байгуулалт талаасаа. Хүний нөөцийн хүн нэг ийм эмх цэгцтэй одоо бичиг баримтууд нь ч гэсэн тэ эмх цэгцтэй, ширээн ч гэсэн нэг ийм эмх цэгцтэй. Тэгээ олон хүмүүс ирээд асуухад энд нь хариултуудыг эмх цэгцтэй өгдөг тэ мэдгүй байсан ч хараад ингээ хэлдэг. Нэг ийм наад захын ур чадвар бол байвал одоо тэ тэр хүнд айгуу чухал ажлынх нь нэг хэсэг юм байна гэж хараад байгаа. Эмх цэгц чинь ажлын бүтээмжийг 40% нэмэгдүүлдэг гэдэг тэ. Тэгэхээр нэг ийм өмнө ингээд хүний нөөцийн багийн гишүүдэд харж байхад яг нэг ийм ширээн ундуу сундуу байхаар л тэнд ингээд яг нэг цалингийн асуудал ч юм уу, нэржин амралтын хоногийн асуудал ч юм уу. Тэгэл ажилтны ингээ амар жижигхэн юм дээр сэтгэл урамгүй болж идэг тий итгэлгүй болж идэг тий тэр нэг хэсгүүдийг ингээ алдаад тий цагийн дотор оруулах юм уу тий яг хөө мэдээж нэгжийн удирдлагын үүрэг гэхдээ тэнд хүний нөөц хянаад хараад ингээ явуулж байгаа. Тэгэхээр иймэрхүү юмн дээр айгуу сайн байвал их зүгээр юм байна да гэж харсан. Өөрт нь стресс багтаа юм уу ажиллах юм байна. Яг тийм. Би бас нөгөө хүмүүс хэлдэг нөгөө 90 хүний хувцсны шүүгээ зэгцтэй байх нь тэр хүний сэтгэл хэр зэгцтэй байгааг хэлдэг гэж би үздэг байхгүй юу. Тийм болохоор нөгөө хөөхт болон дүүнэрийнхээ хувцсны шийг өвцсөжт бараг ингээд асуух шаардлагагүй байдаг. За тэр нөгөө бодлол сэтгэл санаа зэгцтэй байгаа хүний ажил зэгцэрч эхэлдэг. Яг тэр бас нөгөө хүний ширийн дээр саяг харагддаг шүү дээ. Ажлын ширээ, гэрийн ширээ хэрэгтэй байх тухайн хүний бодол сэтгэл санаа хэрэгтэй байгааг хэлдэг чирээ. Тэгэхээр манай HR-ууд бас гоё. Ер нь нөгөө ажилтнууд чинь HR байж гэж аяг ихэд шүү дээ. Хүний нөөц бэрэж гэж харин тий яг үнэ. Бид нэрийг өрөөгөр гарах болгонд бас ширээний хэрэгцээс хаддаг баг шүү. Тэгэхээр тэрийг бас гоё чухал бас үзчихээрэй гэж хэлмээр нь бас гоё зөвлөгөөнүүд өглөө. Тэр database-д гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй. Одоо чинь нөгөө бид нар тоогоор ярьж иж илүү нөгөө зөв шийдвэр гаргахад нь тусалж байна. Илүү шийдвэр маань үнэн зөв болж байна. Тэр аягүй чухал байна. Тэр маш сайхан зөвлөгөөнд өглөө. Мэдмээ дараагийн хувьд энэ өөрөө яаж одоо хөгжиж чинь тийм ээ ямар их сурвалжууд ашиглаж чинь суралцахтаа ер нь их ярьцаа гаргаж байна. За
Миний хувьд болохоор ер нь бол нэг тийм амар ч одоо тийм тууштай хүн гэж бас өөрийгөө боддгүй юм. Тэгэл нөгөө юу гэлээ нөгөө 10 жил англи хэл сурна даа гэдэг явдаг тийм нэг одоо байдаг. Монголд байдаг л бүгээмжлүүдийн нэг. Тийм тэгээд хамгийн гол одоо яг хүний нөөцийн чиглэлээр сурж байгаа зүйл гэвэл ингээд дотроосоо сурж байгаа. Ингээд ямар нэг ажлыг хийгээд гараас гаргаад одоо ингээд батлуулаад тэ ингээ хэрэгжүүлэх гээл ингээл тэ мэйл явуулах гал тэ ингээ трийг ингээ харахтаа ингээ тэ би энэс илүү хийж чадсан штэ тэ өөр юуг сайжруулж болох уу гэдэг урам зориг авдаг байхгүй. Тэг яг өөрийнхөө ингээ гаргаад тавьсан ажлуудаа ингээ урам зориг авч идэг. Тэгээд трийг ингээ дагаж сурдаг. Тэгээд одоо ингээ хэлтий имарт болвол ингээ үнгүү сургуул юм аа. За тэгээд яаж байгаа вэ гэхлээр зэрэг бид одоо тий югаач мэдэхгүй энэ имартад орж исэн. Гэтэл өнөөдөр ингээ имарттай хамт хөгжөөд тий өөрийн гэсэн одоо тий бодолтой, өөрийн гэсэн ур чадвартай тий өөрийн гэсэн ингээд тий би үнд зүйлүүдэд бий болгоцсон байгаа учраас ингээд тасралтгүй сургадаг компани гэж бол компани ханддаг. Тэгээд ингээ нэг юм юу би яаж хийх вэ гэхэд ингээд юм гарцтай гэх юм уу ингээд бүх юм ингээд одоо эсвэл яг тэгж болно ингэж болохгүй гэсэн юм байхгүй. Би өөрөө хүсээ сайжруулмаар зүйл авах юм бол ингээд маш олон ингээд гарцууд нээлттэй байдаг. Ярилцаад за ингэ чийгүүл тэгвэл болж штэ гэж захлууданд дэмжиж ингээд хийдэг юм боломж айгүй их байдаг байхгүй. Тэгээ энэ бол ингээд миний сурах хамгийн том талбар байгаа. За тэгээ саяны тэр нөгөө хэлний Excel-ийн гэл те тэр ур чадваруудыг бол ингээд нөгөө оны ихэнд төлөвлөнө. Тэгэл оны дундаас за яах вэ гэж тэрийгэ багсгана. Нэг тийм байдалтай юм бол байж байгаа. Тэгэхээр нэг айхтар бол би ингэсэн тэгсэн гэж бол яах ярих бол одоо нэг тийм сүрхий кейс бол байхгүй. Мундаг суралцдаг хүмүүс байдэн штэ тэ. Нэг одоо тэдэн ном уншаад тэгэж аваад тэ тэдэн сертификат аваад гэл тэ. Үнэхээр бишрмээр үнэхээр тэр бол үнэхээр тууштай байдал гэж хардаг. Зөв. Ингээ байлаа. Одоо нөгөө HR биш байсан бол ямар мэргэжлийн хүн болох байсан бэ? Сэтгэл зүгээр ажиллах байсан. Гоо шал өөр юм хийх байсан. За тэр нь болохоор зэрэг би ер нь бол багасаа л боддог байсан. Ийм сэтгүүлч болно гэж. Одоо яг сэтгүүлч шиг бол Монголын үндэсний телевиз ч юм уу, Монголын радиод ч юм уу те багасаа бодож байсан нь ингээд сэтгүүлч болно даа гэж боддог байсан. Тэгээд аав маань ч гэсэндээ ер нь бол тийг дайвих дэмждэг тэрийг. Тэгээд би ингээм багтаа шүлэн мүлэг бичдэг байсан юм аа. Тэгэл ер нь л нэг тийм тал. Тэгээ яасан чинь амьдралын шаардлагаар гэх юм уу нөгөө 9 дугаар ангиасаа үсрээд 10 дугаар ангиа шууд төгсөх болсон. Нэг эхний 2 он сураад. Үгүй ер нь бол нөгөө өсөлтөө үе хугацаа хэмнэх гээд тэгээд сургуультайгаа ярьж агаад гэсэн үг тийм. Тэгээ нэг эхний 2 улирал 9 дугаар ангитаа суучаад 3 4 дугаар улиралдаа нэг 10 дугаар анги руу шууд орсон юм. Математикийн сонгон руу яаж ижил орсон. Өөрөө нөгөө Монголны хүн шүү дээ. Тэгснэ математикийн сонгон руу орсон. Тэгэл нөгөө конкурст нэгэл за тэгээ математик физик метод гал за яршиг гээл тий. Тэгэл нөгөө монгол хэл ер нь хийгээд байсан. Тэгэл яг сэтгүүлч олно гэж бүр зорчихсон. Тэгээ Монголд бэлдэж байгаа нөгөө шалгалт конкурс өгдөө шүү дээ. Тэгсэн чинь конкурс дээр очиод Монголд өгчөөд ур чадвар гэж давхар өгдөг юм байна л да. Тэрийг тэрийг мэддэггүй бүтгүүлээгүй онлол. Тэнгүүт нөгөө ямарч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл за одоо яах вэ гэж тэгсэн чинь ингээд би нэг ялаа 14 ч гэсэн байсан. Тэгээд мөс нэг ихний 8% байсан. 7% байсан. Тэгсэн чинь яг урдаас хүмүүс хайж маяад би нэг яг 8 дээр ороод ирэхгүй юу. Тэгсэн чинь мөс дуусчлаа. За тэгвэл одоо яах вэ гэсэн чинь яг ингээ мөбис залгаж байна. Тэгвэл за би багш л биш юу ч яах вэ гэдэг амар. Тэгсэн чинь багш биш гээл ингээ харсан чинь сэтгэл зүйч, нийгмийн ажилт ингээ 2 анги байсан байхгүй. Тэгээд ингээ сэтгэл зүйчийн ингээ манай ихт зөвлөөд за сонгоч. Одоо энэ шинэ мэрэгжил гээд тэгээд анх сонгочихсон. Одоо сэтгэл зүйн мэрэгжил бол ингээ хүн нөөц ихэд маш хэрэг болж байгаа хаа. Тэр би бол тэрэнд аюу их гэж бодож байна. Нөгөө суур яг хүнтэй ажиллахад хамгийн их гоё төшөг тулгуур болж байгаа байх гэж бодож байна шүү. Тийм нэг ойлголт болох. Одоо нэг хүний нөөц чинь нэг юм гүүр гэдэг шүү. Компани ажилтан хоёрын дундах гүүр гэдэг. Тэгэхээр яг хоо энэ дээр л яг гараад байгаа юм л гэж бодоод байна. Би тэгээ гүүр юм чинь би ингээ нэг одоо нүдэнд харагдахгүй гүүр гэхээр нэг юм хооронд нь ойлголт суулгах ийм л ажил ингээ бас байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр нэг юм ойлголцлыг айгуу сайн
хийж сурах хэрэгтэй, хийдэг байх хэрэгтэй. Эндээ цаг гаргадаг бай гэдэг. Яг тэнд бас нэлээд их цаг бас зарцуулдаг. Nice. Таны нөгөө энэ HR ажиллаж явах хугацаанд одоо нөгөө юм санаанаас гардггүй гоё түүх байна уу? Одоо нэг инээлгсэн ч юм уу, эсвэл бүр ингээд боцсноос ч өөрөөр иргсэн ч юм уу тийм ямар түүх байна? Нэг тийм нэг юм 2018 онд юм байна. Манай чинь 16 онд нэгдээд 2 жилийн дараа бид нөгөө юу хийсэн? Аттестачлал хийсэн байхгүй юу? Тийм ур чадварын тий. Тухайн үед чинь нэг 930 хүнтэй лөө 640 хүнтэй байлаа. Тэгээд ингээд бүх ажилтнаас ингээд ур чадварын шалгалт авсан юм. За тэгэнгүүт л нөгөө нэг яг шалгалтын эхний хэсэг чинь ингээд байгууллагын соёл майл тий. Алсаараа эрхэм зорилго малга гэж байна штэ. Тэгээд тэн дээр манайх нөгөө нэг имартын хүсэмжит ажилтан гэж байдаг аахгүй юу? Тэгэл имартын хүсэмжит ажилтан гэдэг нь өөр юмсэг сэтгэлтэй хүсэл тэмүүлэлтэй шинийг санаачлагч ажилтан байна гэж ингээд заадаг аахгүй юу? Тэгээ нөгөө шалгалтынхаа материал дээр имартын хүсэмжит ажилтан гэдэг нь ингээд цэг тавьсан байсан аахгүй юу? Тэгэл нөгөө шалгалт аваад материалаа бидэд ингээд засаа сууж байгаа аахгүй юу? Бөөнөрөө ингээд шалгалтын комисс үүсэ. Тэгсэн чинь нөгөө асуултан дээр чинь гант төмөр дэлгэр сайхан баахан нэр тавьсан. Баахан нэр ороод. Бидэд бүр өгтлээ нээж байгаа юм чинь нөгөө имартын хүсэмжит ажилтан чинь гант төмөр юм байж тээ гэх. Тэр нэг одоо хамт ажилладаг хүн юм бэ тий. Тийм дасгийнхын менежер. Тэгээ дэлгэр сайхан гэсэн чинь манай сургалтын менежер. Тэс нөгөө имартын хүсэмжит ажилтан чинь манай сургалтын менежер энэ төр болсон. Тэгээ тэгэхэд бидэд бүр ингээд тэрний хариултууд бүр амар инээдтэй. Тэгээ анх удаа игээл нөгөө хүмүүс янз бүр бичсэн. Тэгээ тэн дээр одоо ч бидэд хэлдэг байхгүй юу? Дэлгэр сайхан чи имартын хүсэмжит ажилтан шүү гэж. Тэр нэг юм инээдтэй. Одоо бодогдоход тэр зөв. Сайн гоё нэг ажлаа уршид төрийн шалгалтад авлаа. Уршид төрийн шалгалтаа та ихэд өөртөө боловсруулсан уу? Эсвэл гадны мэрэгжлийн болготой хамтарсан уу? Өөртөө боловсруулсан. Ер нь бол яг одоо эхний жил болохоор бидэд яг төвшнгөөрөө л авч байсан. Яг ээлжлээ төвшин, ажилтны төвшин, ахлах ажилтны төвшин, менежерийн төвшин, мэрэгжлийн төвшингийн шалгалтууд бэлдээд авч байсан. За сүүл рүүгээ болохоор бид нэг албан тушаал болгоноор нь садгаад одоо яг өөр дээр хэрэгжүүлдэг стандартуудаар нь мэрэгжлийн хэсэг оруулаад ингэж шалгалтууд аваа явж байгаа. Та тэрний ярилцлаганд нэг 2 дугаар стандарт гэж ирсэн шүү дээ. Манай 1 сарын дугаарыг 1 стандартын дугаар болж байгаа шиг байна. 1 стандартаар 9 стандарт ясаргал таарч байгаа. Тэгээд нөгөө 200 стандарт гэхэлэр одоо юу юуны жишээ нь одоо ингээд 200 хөрөөс ингээд одоо 20 болоос гайхаад ингээд төсөөлөгчөд байна л да 200 хөрөөс одоо жишээ юу юуны гэж явах уу нарийн юм бор. Одоо яг ингээд манайх нэг бараа хөлөө авдаг хэсэг гэдэг шүү дээ. Одоо бүхэл дэлгүүрүүдэд байгаа шүү дээ. Тэг өглөө ирэл бараа хөлөөж агаад одоо тэнгууд бараа хөлөө авах стандарт гэж байгаа байхгүй юу. Тэнгууд тэр нь одоо тэдэн цагийн хооронд фреш барааг авна, тэдэн цагийн хооронд бус барааг авна. Бараагаа авахтаа тэдэн хувийн шалгана гэлтэй. Ингээд одоо юунд педендээ уншуулад системд ингэж хадгална гэж. Ингээл яг үйлдэлүүдийг ингээд бичсэн. Ямар гоё. Тэгээд тэр нэг ингээд стандарт. Тэгэл бүх юун дээр ажлын байр. Одоо мах бэлтгэх стандарт гэж байж штэ тий. Тэгэнгүүт одоо тий өхрийн гуйны мах нь энэ, цул мах нь энэ. Тэгвэл 200 нахгүй бэ. Хааны мах нь энэ гэж тий. Тэгэл ингээд ажлын байр болгон дээр стандартууд байна. Ямар гоё. Тэгэхээр нөгөө танаа нөгөө олон улсын франчайзинг компанид ажиллаж байгаа тавхаас байна шүү тийм ээ. Тэгэхээр бас ихэнх одоо ачаарууд нь стандарт нэвтрүүлчмээр байдаг бас юунаас нь хэлэхгүйгээд цаанаасаа гоё заавартайгаа ярьж байгаа бизнес чинь бас гоё утгшуулаад ингээд алдахгүй гоё ингээ аваа явахаас айгүй гоё зүйл юм байна. Тийм дэлгүүрүүд дээр бол айгүй гоё. Офс дээр одоо яг хүний нөөцийн энэ төр болохоор төв офс дээр нь байхгүй. Тэгэхээр салбарын хүний нөөцийнх нь бол байна. Ажил үүрэг нь яг цагаараа бий. Ямар гоё. Техник хармаар байна. Хармаар санагчлаа тийм стандартууд. За бид нар баг яг цаг ярилцчихлаа. Тэгээд манай мэдгмаа дараагийн HR-уудад бас ингээд 26 оны төлөвлөгөөнд нь ч юм уу. Энэ нэлээ сүүлээр гарч байгаа учраас бас төлөвлөгөө нэлээ хорогдсон байгаа. Тэгээд ер нь 26 онд дэлхийн трендээс ч юм уу эсвэл одоо сүүлийн үеийн хандлагаас санаа гэдэг юм уу зөвлөх зүйл юу байна? Уриалгах зүйл юу байна тий? Тэр талаар гоё та. Өөрийнхөө хэлмээр байгаа миний асууж амж өгөөч юм уу тий? За, ер нь бол саяны асуултуудад аягүй их ингээд бодож исэн юмнуудаа ингээд шингээгээд ороолаа ярьчлаа. Тийм тэгээд хамгийн гол нь бид тэгээд нэг тийм хийж байгаа ажилдаа юм урам зоригтой. За ингээд ихтгэл үнэмшилтэй хийвэл
зүгээр гэж би боддог. Тэгээд нэг юм шудраг зарчим гэх юм уу те одоо ажилтан компани хооронд шийдвэрүүд дээрээ одоо те яг өөрийн үндсэн одоо HR-ийн үндсэн зарчмуудаа барьдаг. Тэгээд ийм үн цэнтэй ингээ ажиллах нь их чухал юм аа л гэж юу н харсан зүйлээ үед. Тэгээд бидний хувьд ингээд өдөр бүр ингээ ажилдаа ярих урам зориг ажилласаа авч байгаа. Тэгээд хийж байгаа ажилласаа хамт олноосоо ажлын орчингоосоо аль нь ч байж болно. Тэгэхээр бид нэр тийм зүйлээ ажил дээрээ бүрдүүлэх нь их чухал юм аа. Орчноо тухтай эсвэл хамт олонны уур амьсгал байгууллагын соёлоо за эсвэл өөрийнхөө хийж байгаа ажилд тийм одоо тэрийг шингээгээд түүнээсээ урам зориг авсан ийм жил байгаасаа тэгээд бүх одоо хүний нөөцүүдээ бол ингээд маш одоо олон ажил ингээд зэрэг амжуулдаг. Тэгээд амар их юм нэг биенээс гарамгүй их юм ур чадвар гаргадаг хүмүүс гэж би ойлгодог. За энэ нь болохоор олон ч хүмүүс хэлдэг. Сая одоо манайх сая тэнгэр салбар дээр хүний нөөц дээр эрүүл ахуйч охин авсан. Тэгээд тэгсэн чинь манай охин хэлж байгаа юм. Хүний нөөцийг би ерөөсөө юм гэж бодоагүй. Энд чи ямар амар их ажилтай юм бэ те. Эрүүл ахуйч хав дээр нь бол ингээ бүр амар хэцүү юм биш тэгээд нөгөө цалингаа тулаад цагаа тулаад сууж явахдаа хэлж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр яг ингээд тийм үнэхээр хүний нөөц болоод нүдэнд харагдахгүй ч гэсэн ингээ цаанаа ингээ амар олон юм ингээ хийж идэг. Тэгэхээр одоо та хэд ингээ бид хэд одоо тэ ингээ өөрөө өөртөө амар ихтэй урам зоригтой ингээд маш олон ажлыг амжуулж чаддаг ингээд маш олон талын ур чадвартай. Одоо тэ тэнцээ нэг сонсоол тэ энчээ нэг загнаал энчээ нэг заагаал тэ ер нь ингээд тэ маш олон дүр дороод ингээд ажилладаг. Тэгэхээр олон ур чадвартай олон ажлыг амжуулдаг сайн одоо тийм супер хүмүүс шүү. Тэгэхээр өөрсдөө ихтэй урам зоригтой ингээд ажиллаарай. Тэгээд үнэхээр үнцэнтэй ажлын байр шүү гэж хэлдэг. Баярлалаа маш сайхан үг байна. Би бас подкаст нөгөө нэгнийхээ туршлагаа сонсоод, нэгнийхээ амжилтын түүхээ сонсоод би бас байж болохоор юм биш гэж бодоосаа. Ингэж болох юм биш гэж шин санаа аваасаа гэж бодож шийдэг. Та бас тэгсэн шүү нөгөө гоорж ирээд би нөгөө подкаст сонссон чинь хүмүүс бакалавр нь өөр ахаар байг урам аваад бас нөгөө тэр талаас гоё гэж тий. Харин тий би ч бас за мэрэгжлийн хүмүүсийн хажууд мэрэгжлийн биш ээжиж одоо олон юм яриад явахтай гэдэг амар их ингээд дардаг ер нь. Тэгэл аль алах сонсоод за энэ хүмүүс юу гэж яаж ийн гээл те ямар нэг юм хийхтэй ч гэсэндээ за номон дээр мэрэгжлийн одоо те нэр тобио номон дээр яг юу гэж ийн гээл ингээд өөрийнхөө хийж байгаа юм ингээд байнг ингээд хардаг байхгүй шүү гээл те. Тэгэл яг мэрэгжлийн хүмүүсийн тэгэл амар сонсож мосдог байсан чи сая нөгөө өмнөх дугааруудыг яг өчтөр сонсож байхад энэ хүмүүсийн чи бакалавр нь бүгдээрээ өөр юм байна. Тэгснэ за сэтгэл судлал суурьтай гэдэг чи бас ч дэжгүй шүү дээ. Санхүү суурьтай зөндөө байна шүү дээ. Бас ч дэжгүй гэдэг ингээ өөртөө бас ингээ амар ихтгэл төрж ийлаа. Тэгээд хэрвээ яг өөр мэрэгчлээс HR авах юм бол өөртөө өнгөрсөн түүхээ ингээ голлолгүйгээр урагшаага хараад илүү сайн суралцахад хичээгээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд ч гэсэндээ одоо бас нөгөө нэг Beyond Academy сургалтанд очиртгүүлээд тий тэрэнд бас сууя гээд ингээд аль чадхаараа өөрөө бас тий мэдээж хэрэг энэ ажлыг хийж иж тий би мэрэгжлийн бус хүн гээл ингээд тий хойшин татаад ээж болохгүй аль болох ингээ тий чиглүүлээд урагшин аваад тий илүү мэрэгчлэл рүүгээ ойртуулаад ингээ ажиллах нь одоо миний үүрэг учраас би одоо суралцаад ингээ илүү сайнаараа хийхийг хичээж байгаа. Тэгэхээр бүгдээрээ одоо мэрэгжлийн байна уу, мэрэгжлийн бус байна уу тий. Тэгээ мэрэгжлийн хүмүүс нь бас мэрэгжлийн бус хүмүүс олон юм ярьлаа гэж бас бити бодоосаа тий. Ингээ хамтдаа ингээ суралцаад хамтдаа хичээ. Хүн ер нь ингээд юмыг ингээд хийгээд сайн үр дүнд хүрчэд байвал эн чинь сайн зүйл шүү дээ тий. Тэгээд энийг нөгөө хин илүү сэтгэлтэй, илүү чармайлттай ингээд хийгээд гадна гараа явж байгаа. Тэгэхээр өнгөрүүлсэн цаг хугацаа хийсэн зүйлээр нь хүмүүсээ илүү өндлөө зүгээр юм болов уу гэж бас харж байна. Баярлалаа. Би таны хэлсээр ашигтай подкаст нөгөө зорилгодоо хүрч байгаа юм байна гэж бас бодож байна. Тэгээ баярлалаа. За манай юунд ч байгуулгын бэлэг. За манай подкаст юм ерөнхий үндэс агист татгалт байгаа. За манай мөн хүчит трейд компани гарын бэлэг байна. За баярлалаа. Зориулсан гоё бэлэг байгаа. За баярлалаа. За энэ жилээс 26-оос бид нараас Gym Hub тай хамтарч явж байгаа. Танаа Gym Hub фитнесээр нэр хичээллэхт нь хэр анхаардаг хүмүүсээ. Тийм манайх нэг одоо
офс дээр нэг жимтэй болох гээд өрөө тогтчуулаад байгаа. Тэгээ ер нь бол манай ажилтнууд маш их явдаг. Тэгээ нэг салбарууд дээр нөгөө гоку жим байдаг шүү дээ. Тэгээ тэр нь бас нэг хөнгөлтэй оролцоогоор ийм орыг гэдэг тийм бас байдаг. Манай ажилтнууд бас хамгийн зөв. Энэ спортоор хичээлдэг хүн ч нөгөө стресс багтаа бүтээн өндөртэй байгаа гэж тийм ээ. Тийм болохоор би бас жим хабыгаа олон хүн төрөхтөн бас тусалж байгаа. За жим хабын минь бэлэг энэ дотроо нэг спортын хэрэгсэл шүү. За спортын спортын юу байсан те гоё гişүнчлийн танай байгууллагын юу танилцуулга гоё өгч байна. 55%. Тий. Та гоё сонирхоод холбогдоод энийг ашиглаад гоё спортоор хичээллээ. За баярлалаа. Би өөрөө нөгөө энэ жилийг асан спортын жил жимийн жил болгоо жимээр хичээлдэг эхэлсэн байна. Йога яваад байдаг. Өнгөрсөн жил би йогагаар хичээлсэн. Тэгээ энэ жил жоохон булчин дээр анхаараа гэж бодоод хүчний спорт руу энэ жил хичээлэхэр болоод. Өөр акшн шат юм байна. Би ч одоо нэг йога орд юм билүү гэх. За баярлалаа. Тийм шүү. За манай бас ачуур клиник гэдэг бид манай урьдчилан сэргийлэх газар томч ажиллаж байгаа шүү дээ. Даатгал спорт те. Тийм ээ. Ачуур клиник маань нэг урьдчилан сэргийлэх хэмдэг байхгүй юу? Мөнхийн сэргийлэх хэмдэг. Тэгээд мөнхийн залуу баг, цаана туслах баг, цаашлын багц, ядраад байна багцтай. Тэгээд та очиж 300,000 бодчод гоё мөнхийн залуугаа сахны багц аваарэ тий. За ийм гоё хэм бичиг бэлгэлж байна. За баярлалаа. За энэ манай өнгөрсөн жилийн Nature магазин дээр манай нэг март онцлог хавь сууж гарч ирсэн. Тэгээд танаа юу сэтгүүл гарсан сэтгүүлийн бэлгэлж За баярлалаа. За энэ сүүлийн бэлэг маань миний өнгөрсөн жил гаргасан ном байгаа энерги менежмент гэдэг. Яг. Тэгээд энэ манай хоёр дахь хэвлэл. За тэгээд HR-уудаа бас гоё энэ энерги менежмент судлааны цагийн менежменттэй гэсэн төвшин. Тэгээд энерги менежмент хийх илүү хүмүүс бүтээмжтэй, эрч хүчтэй илүү бас гоё жаргалтай байж чаддаг. Тэгээд 2003 онд Америк сургалтын сэдв. Тэгээд 22 жилийн дараа Монгол бичсэн. Тэгэхээр та бас уншаад хамт олондоо төгөөрэй. Тэгээ баярлалаа. Номын сандаа тавья. Тавиарай. Тэгэд номын сангаа яг шинэ офст оруулаад баяжуулах гэдэг юм. Байгууллагаас гоё ингээд хилцүүлэг энэ төрийг сургалтуудаас авдгийн сэдвэр байгаа уншичаад бас баг дотроо хилцүүлэг энэ төр хиймээрээ энэ сэдвэр. За ингээд манай HR Talks Mongolia podcast тийм ээ 10 дахь дугаар ийхүү жаргаж байна. Өнөөдрийн подкастын төчин маань Sky Harbor Market хүний нөөц хөгжлийн хэлцэн дарга мэдэн байна. Баярлалаа. За баярлалаа.